Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны бүтэн жилийн зурхайг тарот зурхай эсвэл астрологийн зурхай гэдэг дээр санал асуулт авсан байгаа. Нийт санал асуулгад оролцсон хүмүүсийн маань 63% нь тарот зурхай дээр саналаа өгсөн байна. За ингээд 2025 Арслангийн ордны тарот зурхай хий. За 1 сар Devil карт гарч ирсэн байна. За энэ карт маань ямар нэг зүйлээс хараат байдал, сэтгэл зүйн дарамт, стресс, донтолт гэх мэт зүйлүүдийг илэрхийлдэг. За 12 сард шинэ жил, 1 сар цагаан сар гэдээ манайхан аягүй бол маш их худалдан авалт хийж байгаа. Хэрэгцээгүй зүйл худалдан авалт хийх, шопохолик харсан болгоно худалдаж авч ямар ч хэрэгцээгүй зүйл худалдаж авсан хэсэг хугацааны дараа огт ашигладаггүй. Devil бол ямар нэг хорт муу зуршил, ямар нэг зүйлд хэтэрхий донтох, сэтгэл зүйн тайвгүй байдлаас гарахыг сануулж байгаа карт. За тэгэхээр зарим нэг маань хорт муу зуршил гэхээр баяр наадам маш их удаан үргэлжилж байгаа энэ үеэр арх тамхины хэтэрхий хэрэглээ. За зарим нэг маань мориута тоглоом тоглох, бет, онлайн тоглоом тоглох, муу зүйлд мөнгөө өрөх. За энэ онлайн тоглоом бет гэдэр бол хязгаарч мөнгө хожихгүй. Энэ бол хүний зохионсон зүгээр нэг тоглоом. Тэгэхээр ийм зүйл дээр ямар нэгэн аз ивэл байна гэж ямар ч үед байхгүй. Энд бит хязгаарч битгий итгээрэй гэсэн сануулга байгаа нэг талаасаа. За үүн дээр би нэмэлтээр карт татсан байна. За энэ карт маань болохоор зүрх гарч ирсэн байгаа. За энэ картан дээр тайлбарыг уншихаар нүдээ хаагаад болж байгаа бүх процессыг ямар ч нөхцөлд хүнд хэцүү нөхцөлд байсан сэтгэл зүгээ удирдаад өөртөө баяр баясгалан аз жаргалыг мэдрүүл гэсэн тайлбар байгаа юм. За нөгөө талаасаа Devil карт маань бас хосуудын токсик харилцаа эсвэл одоо хэтэрхий хүсэл тачаалыг бас илэрхийлдэг. Ер нь бол жинхэнэ хайр, хүсэл тачаал хоёрыг ялгах хэрэгтэй. Мөн Devil бол ямар нэгэн зүйлээс хараат бус байх хэрэгтэй гэдгийг сануулдаг. За магадгүй зарим нэг хосуудын хувьд бие биенээсээ хэтэрхий хараат өөрийн хүслээр ямар нэгэн зүйл хийх эрхгүй мэт бие биенээсээ хараат болсон байх. Тэгэхээр 1 сард бол хамгийн гол өгч байгаа сануулга бол хэтэрхий хорт муу зуршил, хэтэрхий арх хэтрүүлэн уух зэрэгтэй энэ байдлаас дээр анхаар. За нөгөө талаасаа токсик харилцаан дээр бас анхаар. Энэ зүйлийг одоо нэг эргцүүлэн бодох цаг нь ирсэн байна гэсэн анхааруулга өгч байна. За 2 сард Four of Swords гарсан байна. Энэ карт маань амралт, эрч хүчээ нөхөх, сэтгэлийн тайвширлыг мэдрэх. За ер нь амьдралын одоо ингээд өдөр болгон ингээл голдрлороо өрнөд байгаа энэ байдлыг төр зогсоогоод хаана нь болохгүй байна, хаана нь болж байна, эрүүл мэнд ямархуу байна, сэтгэл зүй ямархуу байна гэдгийг нэг ойлгож олж харахыг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ дээр харахаар 1 сард маш их сэтгэл зүйн хувьд стресстэй энтер байсан бол 2 сард эрүүл мэнд дээр анхаар гэж анхааруулга. 3 сард харин fresh air гэд oracle карт маань гарч ирсэн байгаа. 3 сард ерөнхийдөө хөдөө гадаа эрүүл агаарт, байгальд, өөрийн бие махбод эрчим энерги бүрэн шинчилж, бүрэн энергижүүлэх. Ер нь байгальтай ойр цагийг их өнгөрүүлэх, за мөн гэртээ ч гэсэн цонхоо нээгээд цэвэр агаар оруулах зэрэг сахиусуудын зөвлөгөө орж ирсэн байна. За эндээс юу гэж харах вэ гэхээр 3 сард за зарим нэг нь хөдөө гадаа явах, томилтоор явах, за эсвэл гэр бүлээрээ хөдөө амьдрахаар шийдэх те. За магадгүй зарим нэгэн зайлшгүй эрүүл мэндийн шалтгаанаас агаарт нэг хэсэгдээ гарах, эсвэл зарим нэг нь амралтаа авах, зарим нэг нь амралтаараа ээж аав дээрээ хөдөө очих. За зарим нэг нь байр орондоо засвар хийж гэр орныхоо энерги эрчим хүчийг гэсэн шинчилж сайжруулах. За ерөн цаашлаад өөрийн амьдралдаа ч гэсэн эрүүл агаар оруулж, эрүүл эрчим хүчээр цэнэглэж болохгүй бүтэхгүй байсан, өнгөрсөнд байсан эрүүл мэндийн шалтгаан, эсвэл гэр бүлийн харилцаа, хайр дурлалын харилцаа, эсвэл хорт муу зуршлууд зэрэг бүх зүйлдээ шинжилэл хийх, эрүүлжүүлэх өөрийгөө гэсэн утгатай.
За 4 сард вил гарсан байна. Ямар хувь тавилангийн эргэлт гэсэн утгатай. За энэ карт маань ерөнхийдөө таны амьдралд хувь тавилангийн эргэлт өөрчлөлт орж ирэхээр харагдаж байна. 3 сард магадгүй манайхан амьдралдаа маш шин зүйл, шин сайхан шинчлэлт одоо шин агаар, шин уур амьсгал оруулъя гэсэн маш их хүсэл эрмэлзлэлт төрөхний талаас тий 4 сард өссөн үсээгүй хувь тавилангийн шинжилэл өөрчлөлт орж ирэхээр харагдаж байна. Тэгэхээр амьдралд маш сайхан эерэг өөрчлөлт 4 сард орж ирэхээр харагдаж байна. 4 сард ер нь маш их азтай сайхан үйл явдлууд таны амьдралд тохиох, амьдралд тань сайхан боломж гарч ирэх, за одоогийн байгаа нөхцөл байдал илүү сайжрах зэрэг үйл явдлууд гарч ирнэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг 4 сард үнэхээр биелэлээ олох нь байна. За өөрөө та үнэхээр хичээж зүтгэж чадвал та юунд хүрч чаддгийг 4 сард харах нь байна. Та ирээдүйн хамгийн том зорилгодоо хүрэх тэрл зүйлийн боломжоос энэ үед атгах нь байна. 5 сард 13 гэд Angel карт маань гарч ирсэн байгаа. За эндээс 13 бол сахиусны өгч байгаа зөвлөгөө. За удахгүй энэ бүх шуурга салхи намдаж таны амьдралд тэнгэр цэлмдэх нь байна гэсэн утгатай. 5 сард Арслангийн ордныхан ерөн жоохон анзаараарай. 13 гэсэн тоо таны амьдралд хэр ойрхон дахин давталтай гарч ирж байгааг. Сахиуснууд таныг дээд тэнгэрээс ивэж ийн. 13 гэдэг бол утахгүй бүх зүйл сайхан болно гэсэн тохиог танд өгөөд байна гэсэн утгатай шүү. За 5 сар дахиад нэг Oracle карт татъя. За энэ дээр Daydream гарч ирсэн бэ. Daydream гэдэг картын ерөнхий утга нь бол өдөр бүр сайхан мөрөөд өглөө болгон босоод амьдралын хамгийн том зорилгыг өглөө болгон өөртөө хэл. Өглөө болгон босоод өөртөө эерэг үгнүүдийг хэл, эерэг бодлуудыг эхлүүл. Битгий стресс зүгээр л сайхан тайван бай. Өдөр бүр хүүхэд чиг мөрөөдөөл, хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэгдсэн нэг тийм гоё мэдрэмж ингээд өөртөө ургуулаад бодоол ингээд дотоод ертөнцийн кино үзэж байгаа юм шиг зүгээр л ингээд гоё зүйл мөрөөдөөл, төсөөлөл ингээд байх тусам хүн өөртөө маш сайхан зүйлүүдийг татна. Эсрэгээрээ сөрөг муу зүйл бодоол, янз бүрийн муу мухайн бодоолхон бол сөрөг муу зүйлэл өөртөө татна. Тэгэхээр 13 Daydream карт 2 маань нийлээд юу гэж байгаа гэхээр 13 бол сахиуснуудаас танд ирж буй дохио. Бүх зүйл сайхан болно. Та зүгээр л хүүхэд чиг өдөр бүр мөрөөдөөл, өдөр бүр оюун санаагаа тайвшруулаас шинжлүүлээл аль болох тайван бай, сайхан мөрөөд. Бүх зүйл сайхан зүйлийг та өөртөө дуудвал сайхан зүйл л танд ирнэ гэдгийг л анхааруулад байна 5 сард. 6 сард ямар карт гэхээр Ten of Swords. За энэ карт бол ямар нэгэн зүйлийн төгсгөл. 10 сэлэн бол хүнд хэцүү зүйл яг одоо энд цэг тавилаа. Дууслаа. Таны амьдралд шинэ сайхан зүйл эхлэж байна. Энэ дээр би нэмэлтээр нэг Oracle карт татаад үзье. За энэ дээр Freedom гарсан байна. Freedom бол таныг юу ч зогсоож чадахгүй. Эндээс та гал мэт дүрлзэн асах болно. Арслангийн ордынхан маань өөрсдөө гал энергитэй, маш хүч чадалтай, зоригтой, хүчтэй хүмүүс байдаг. Ганцхан жоохон нервт гээд стресс гэдэг муу талтай. Зөвхөн та өөрөө л хүсвэл таныг юу ч зогсоохгүй гэсэн утгатай карт гарч ирсэн байна. За энэ дээр миний бодлоор бол бас нэг зарим нэг нь бол зүрх сэтгэл хайр дурлалын харилцаан дээр цэг тавьж магадгүй. Зарим нэг нь үнэхээр болохгүй байгаа харилцаанаас за одоо би эндээс явах цаг болсон гэдгээ ойлгож ухаарах цаг бас ирж магадгүй юм 6 сард. Зарим нэг нь үнэхээр болохгүй бүтгүй байгаа харилцааны гол зүйлийг олно. Түүн дээрээ ажиллана. Тэгээд харилцаагаа сайжруулах. Муу бүхэн ард хоцорно, сайн сайхан зүйл ирнэ гэсэн утгатай. Энэ нь юу вэ гэхээр тоо хэрийн болохгүй байгаа харилцааны хинд нь хаана нь юу болохгүй нэгдгийг олж хараад тэрэн дээрээ ажиллаад харилцаагаа эрүүлжүүлж улам сайхан болгох.
За зарим нэг нь магадгүй ажил дээр үнэхээр тааламжгүй уур амьсгалтай, харилцаатай эсвэл одоо үнэхээр хийж байгаа зүйл нь өөртөө таалагдахгүй байгаа гэж болно. Ингүүл энийг одоо дуусгаад та шинэ ажилд орохоор, шинэ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг олохоор, шинэ зүйлийг өрн хийж эхлүүлэхээр тийм сар болохоор 6 сард харин 7 сард бас нэг Oracle карт татсан. Энэ нь бол Ground Yourself гэсэн маш гоё карт гарч ирсэн байна. Сахиусууд маань танд ерөнхийдөө энэ ертөнцөөс, энэ байгаль дэлхийгээс та юу хүсэж байгаа? Тэр хүсэл мөрөөдлийг чинь биелүүлэхэд сахиуснууд туслахад бэлэн байна. 7 сард таны хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд сахиуснууд туслахад тань бэлэн байна гэсэн үг. За нөгөө талаасаа шууд утгаараа бол зарим нэг нь үнэхээр магадгүй газар тариалан эрхлэх, эсвэл зарим нэг нь цэцгийн дэлгүүрнэх, цэцгийн бизнес эрхлүүлэх, за зарим нэг нь үнэхээр хөдөө гад амьдрахаар шийдэх, байгальд гарах, аялалд явах, за зарим нэг нь ногоо тарих, за зарим нэг нь мод үржүүлэх, за ямар ч байсан байгальд дэлхийн ногоон байгууламжтай ойрхон ажил бизнес эрхлэхээр нэлийн хэсэг хүмүүс шийдэж магадгүй харагдаж байна. За зарим нэг нь болохоор амралтаа авч лагер дээрээ гарах, за зарим нэг нь хөдөө агаар салхинд гарах. 7 сард ямар ч байсан Арслангийн ордынхон хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тун боломжтой байна. За нөгөө талаараа байгальтай ойр байх нь байна. За 8 сард Three of Cups гарсан байна. За 8 сард Арслангийнхан маань баяр хөөр, баяр наадам, дүүрэн, баяр ёслол урагдсан тийм л нэг баяр наадмын сайхан сар болох нь та бүхний хувьд. 7 сард та мөрөөдлөө биелүүлэх тун боломжтой бол 8 сард та амжилтаа тэмдэглэх, амжилт, баяр ёслол, баяр хөөр тэмдэглэх тийм карт гарч ирсэн байна. За 3-ын аяг бол бас найз нөхөрлөл, амт нөхөрлөлийн холбоог бас илэрхийлдэг. За 8 сард Арслангийнхан маань найзуудтайгаа амралт зугаалгаар явах, баяр наадамд урагдах, ойр дуулзаагүй найзуудтайгаа уулзах, найз нөхдийн дод зочлох. За магадгүй найз нөхдүүд нь хурим найраа хийх, ямар нэг баяр хийхэд нь та гол зочноор урагдахаар харагдаж байна. За нөгөө талаасаа 8 сард та шинэ бизнес эхлүүлэхэд шинэ сайхан хамтрагч, танд хөрөнгө оруулагч олдох магадлал өндөр байна. За найз нөхдүүдтэйгээ нийлж хамтарч бизнес эхлүүлэх. Энэ карт маань өөрөө бас ямар нэгэн хамтрал, түншлэл, амт нөхөрлийн холбоог илэрхийлдэг. За мөн таны хувьд амжилтанд хүрэхэд тун ойрхон байна гэдгийг хэлмээр байна. За 9 сард Angel картасаа татъя 11 гэсэн сахиусны танд өгч буй дохио юм. 9 сард та өөрийн зүн совин, мөн дотоод дуу хоолой, сэтгэл зүй, оюун бодол дээр маш их төвлөрөх хэрэгтэй. За зүн совин танд энэ болж байгаа зүйл зөв гэдгийг хэлж өгөх болно. Мөн та 11 гэсэн тоог маш их давтамжтайгаар харж байх юм бол сахиуснууд танд одоо таны хийх буй зүйл чинь зөв гэдгийг, мөн сахиуснууд таныг дэмжиж байна гэдгийг илэрхийлж байгаа юм. 9 сард мөн та энэ хийж буй зүйл, энэ эхлүүлсэн бизнес, төсөл, ажил юу гэдгийг, энэ хийж буй зүйлдээ өөртөө маш итгэлтэйгээр улам илүү хичээ, улам илүү амжилтанд хүрнэ, танд боломж байна, өөртөө итэг гэсэн сахиусын зөвлөгөөг өгөөд байна. Тэгэхээр 9 сард магадгүй маш том зүйлийг хийхээр зорих байх. Тэгээд 10 сард Nine of Pentacles 9 зоос гарч ирсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 9 зоос болвол эд баялаг, бусдаас хараат бус байдал, хувийн амжилт, за санхүүгийн үр шим, үр дүн, ашиг орлоготой мөн та магадгүй өөртөө хөрөнгө оруулагч татаж чадхаар харагдаж байна. За зарим нэг нь амжилттай тэтгэлэг авч чадхаар харагдаж байна. За зарим нэг нь тэтгэмжийн асуудал хөөцлөж байгаа бол тун амжилттай бүтгэн байна. За 10 сард зарим нэг бизнес эрхлэгчид маань томоохон зээл хөцлөж байгаа бол амжилттай бүтгээр харагдаж байна. За ерөнхийдөө жижиг хэмжээний богино төсөл ажил хийсэн хүмүүсүүд маань гүйцэтгэлийн мөнгө төгрөгөө олж авах нь маань. Зарим нэг тендерт оролцож буй хүмүүсийн маань хувьд амжилттай тендерт ялах нь байна.
Гих зэрэг ер нь санхүүгийн маш таатай сар болох нь байна. За 11 сард Family гэдэг Oracle карт маань гарч ирсэн байна. За энэ нь бол таны гэр бүл ойр дотны хэн нэгэн хамаатан садан одоо хэн байдгийг ямар нэгэн ойр дотны хүмүүстэй холбоотой нэг жижиг сажиг асуудал эсвэл одоо гэр бүл ойр дотныхондоо илүү анхаарал халамж тавих эсвэл гэр бүл ойр дотныхонтой холбоотой ямар нэгэн шинэ мэдээлэл олж авах, сонсох. За мөн ойр дуулзаагүй холын хамаатан садан таны гэрт зочлох, эсвэл уулзаж учрах. За ерөнхийдөө нэг үгээр хэлбэл 11 сард гэр бүлийн сар болох нь. За 12 сард Queen of Swords гарч ирсэн байна. За энэ карт маань бодит байдлыг маш ухаалгаар хардаг, алсын хараатай хүнийг илэрхийлдэг. За 12 сард альва зүйл дээр алс ирээдүгөө харсан зөв шийдвэр гаргаарай гэж зөвлөж байна. За нөгөө талаас бусадтай харьцахдаа хэтэрхий хүүтэн хандах хэрэггүй. За альва асуудалд хандахдаа бодит шийдвэр гаргаарай гэж зөвлөж байна. За ингээд 2025 онд Арслангийн ордныхонд маань гал гарсан сайхан жил болох нь байна. Амжилт хүсье. Түр баяртай.